Том аврын нийтийн тээврийн компаниуд ашигын хойноос хэд хөөцөлдөж үйлчлэгээний соёл дээр хэд доголдолтой байгааг учир мэдэх албаныхан шүүмжилсээр гисэн хэдийч нийтийн тээврийн үйлчлэгээнд өнөөдрийн хүртэл дээрдсэн зүйл алгаа. Харин ч өдөр бүр осол аваар гарах нь нэмэгцээр энэ 7 хоногт л ихэд автобус техникийн буруу бус байдлаасаа болж шатсан хурд хэтрүүлж шом өргөссөнгээд осол аваар тасрахгүй байгаа. Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлснээр нийтийн тээврийн үйлчлэгээнд явдаг автобусууд замын осол аваар гарах нь өмнөх жилийнхээс 2 дахин нэмэгдсэнийг хэлж байна. Ослын шалтгааныг тогтооход техникийн бүрэн бус байдал болон жолоочийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байна. За онгород өнөөдрийг хүртэл үндсэндээ эхний 4 сарын байдлаар бол нийтийн тээврийн автобустай холбоотой 158 осол замын цагдаагийн газрын мэдээж орхой төрлийн амтнаар бүртгэгдсэн байна. За үүнээс харамсалгаар нэг хүн бол харамсалгаар амьсгалдсан. Харин 103 хүнд ба хөнгөн илүүр битгийгдсэн гэсэн тийм судалгаа гарсан байна. Энэ дээрээс юу харагдж байна гэхээр энэ бол маш их тав. Өнөөдөр эхний 4 сарын байдлаар зөвхөн нийтийн тээврийн автобустай холбоотой 103 хүн гэмтнэ гэдэг бол энэ бол их тав. Тэгэхээр энэ дээр бол юу харагдаад нэхээр тухайн нийтийн тээврийн жолооч маань өөрөө хэд их тийм ээ өөрийнхөө орлого ирээсийг гүйцээх гэж явдаг. Эсвэл байгууллагын эрх ашиг тийм ээ нэгдүгээр тавьж хүний амнаас эрүүл мэндийг хоёрдугаар тавьж ингэж явж байгаагаас бол маш ихээр хүмүүс бэртэж юмдч амьсаалж байгаа. Нийтийн тээврүүд жилд 2 удаа бүрэн онцлогоонд ордог. Энэ сарын 16-нд нийслэлийн хэмжээнд нийтийн тээврүүд онцлогоонд хамрагджээ. Энэ үеэр 157 автобус хамрагдаж, үүнээс 2 нь тэнцээгүй байна. Нийтийн тээврийн газраас мэдээлж байгаагаар онцлогооны үеэр тэнцдэггүй нийтийн тээвэр 100 тонны байдаг. Харин тухайн нийтийн тээврийнхнийг өглөө ажилдаа гарахаас өмнө техникийн бүрэн бус байдлыг нь шалгах ёстой. Гэтэл зарим компаниуд ашигын төлөө улайрч бүрэн бус техниктэй автобусыг үйлчлэгээнд гаргадаг. Ингэснээр осол аваар гаргах эхний шалтгаан болдгийг хэлж байгаа. За тэгэхээр одоо манайхаас үзлэгт ороод тэнцээ гарсан автобуснууд нь цаашид хөдөлгөөнд оролцохдоо яадаг вэхээр өдөрт одоо энэ их замыг тоолж хөдөлгөөнд оролцож байгаа учраас тэр тухайн аж ахуйн нэгжээс шалтгаалаад одоо машинда байнгын л одоо засвар үйлчилгээ одоо хяналтыг бол тавьж явах хэрэгтэй. Тэгтэл яадаг вэхээр одоо энэ засвар үйлчилгээ одоо тогтмол хийгддэггүй. Хариуцдаг одоо инженер техникийн ажилтнуудын л одоо хариуцлагаас л одоо шалтгаалаад бүрэн бус тээврийн хэрэгсэл замд гарах явдал бол их байж байгаа. Мөн нийтийн тээврийн автобусууд осол гаргаж байгаа голлох шалтгааныг жолоочийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн жолоочор туршлага багтай залуу жолооч нар нэмэгдсэн. Энэ нь нийтийн тээврийн компаниуд болсон хүчний хомсдолд орсонтой холбоотой нийтийн тээврийн газраас хэлж байна. Учир нь энэ салбарын цалин бага учир туршлагатай мэрэгчлэрээ олон жил ажилласан жолооч нар өндөр цалинтай ажилд орох сонирхол ихтэй байгаа. Ийм залуу жолооч нарыг сургаж авахаас өөр арга байхгүй гэдгийг хэлж байгаамаа. Харин жолооч нарын хувьд нийтийн тээврийн салбар өнөөдөр уналтанд орчихсон орлогоороо цалинждаг жолооч нарын хувьд хурд хэтрүүлж осол гаргаж байгаа нь амьдрахын төлөө гэж тайлбарлаж байна. Цаг нар янз бүрийн юмнаас болоод тэгэл олон шугам давхцсан хэцүү байгаа шүү дээ. Улам л гаралтай нэмээд улам л шугамын давхцуудад олон болоод өөрөөхөн уралдаад байгаа юм чинь аргагүй шүү дээ. Замын гацаад хөгжрээрээс л болж байгаа шүү дээ. Жолоочийн хариуцлагын дээр бас Өдөрт бах уу? Нийтийн тээвртэй холбоотой гарч байгаа ослыг өнөөх ашигын төлөө гэж хаахана хэнэгчүүгөө тайлбарлаж байгаа нь харамсалтай. Эдийн засаг докторгүй уналтанд орчихсон энэ үед аж салбар ашигын хойноос хөөцөлдөх нь зүй ёсных байх. Гэхдээ нийтийн тээврийн хувьд олон 10 хүнийг тээвэрлэж хүмүүсийн амнасыг хариуцаж байгаагийн хувьд аваар осолгүй аюулгүй үйлчлэгийг үзүүлэх ёстой гэдгийг умартах ёсгүй маа.